гадаад бодлого ер нь альва хэлэлцээр гэрээ альва энэ одоо зөвшөлтсөл улсын их хурлд бүрэн ирэх нь байгаа. Улсын их хурл гадаад бодлогыг тодорхойлдог. За ерөнхийлөгч улсын их хурлаа зөвшөөрөл аваад альва юмд гарын үсэг зурж одоо Монгол улсыг төлөөлдөг. Засгийн газар ч гэсэн улсын их хурлаасаа зөвшөөрөл авч байж ерөнхий сайд гэрээ хэлэлцээрүүдийг байгуулдаг. Альва энэ хэлэлцээрийг оруулж ирж байхдаа зөвшөөрөл өгөхдөө бид нар зөвхөн ганц мэрэгжлийн байнгын хороогоороо ороод хэлэлцээр хийх зөвшөөрөл өгөөд эргээд тэр нь хэлэлцээр хийгдсэний дараа улсын их хурлын чуулганаар орж ирээд байгаа нь бас алдаа дутагдaltaй байна гэдгийг ажиглагдаж байна. Яагаад гэвэл мэрэгжлийн байнгын хорооны зөвшөөрсөн асуудлыг чуулган дээрээ унгаах асуудал хид гарлаа. За энэ нь эргээд Монгол улсын нэр хүндэд маш сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг бид нар анхаарах ёстой. Ийм учраас хэлэлцээр байгуулах зөвшөөрлийг бараг чуулганаар эхний ээлжиндээ хэлэлцэж байх ийм шаардлагатай гэж нэгдүгээрт үзэж байна. За хоёр дахь нь болохоор яг энэ агаарын хөлгийн төлш нийлүүлэх гэрээ бол өөрөө Монгол улсад төлш тогтвортой нийлүүлэх хос гэрээний нэг юм шүү гэдгийг бид нар дахин анхаарч бодоосой. Энийг одоо бид нар зайлшгүй батлах ёстой. Энэ бол зүгээр нэг дээд дарга нар зөвшөлтсөд шийдээд байгаа асуудал огт биш. Энэ Монгол улсын иргэн бүрийн амьдралд хамааралтай буюу төлш тогтвортой нийлүүлж чадах үгүй юу, төлшний үнийг тогтвортой барьж чадах үгүй юу гэдэг ийм онцгой ноцтой асуудал явж байгаа шүү гэдгийг улсын их хурлын гишүүд маань бас ухаарч энэ гэрээг өнөөдөр зайлшгүй 64-өрөө одоо батлах ёстой шүү гэдгийг дахин хэлье. За манай Орос Монголын парламентын найрамдлын бүлгийн одоо дарга Пүрвдорж улсын их хурлын дэд дарга. За Орос улсад одоо жилийн өмнө айлчилсан. Бид нар хос гэрээ байгуулна гэж амлацгаад гэрээ хэлцээрээ байгуулад Оросын холбооны улс дүүмээрээ баталсан байгаа энэ асуудлыг манай улс нэг гэрээг нь явуулаад нэг гэрээг нь батлаагүй. Тэгээ Пүрвдорж гишүүн очиход дээд дүүмийн дарагч, доод танхимынч дарга энэ асуудлаа та нар бутсан шүү гэдэг асуудлыг хэлсэн. За дараад нь Амар Баясгалан улсын их хурлын дарга байхдаа бид нар Женевт одоо олон улсын парламентын холбооны хуралд очиход мөн одоо дээд доод танхимынхан дарга нар нь яг энэ асуудлыг ярьсан. За дараа нь учрал одоо ерөнхий сайд улсын их хурлын дарга байхдаа Оросд айлчлахад мөн яг энэ асуудлыг ярьсан. Ийм учраас бүхий л төвшөндөө Монгол улс өөрөө хэлсэн үгнээсээ буцсан гэдэг ийм асуудалд орж байгаа. За энээсээ гадна Оросын холбооны улс өөрөө хүнд нөхцөл байдалд байгаа ч төлшөө өгж байгаа гэдгийг бид нар бас анхаарах ёстой. Зайлшгүй 64-өр За хин хариулах уу? Өг гэлчлээ. За Дамжин сайд хариулъя. За ариун зай гишүүндээ бас нөхцөл байдлыг ойлгож бас нэг энэ маш хүнд байгаа нөхцөл байдлын үед бас зөв мэдээлэл өгж байгаад их баярлалаа. Ер нь бол хоёр хэлэлцээр хамтдаа хүчин төгөлдөр болох юм аа. 1990 оноос хойш бид нар одоо ингээ шинэ тогтолцоон шилжсэн цагаас хойш хувийн хвшлүүдийн хамтын ажиллагааны хүрээнд л явж байсан. Энэ түлш шатхууны харилцаа. За энэ бол одоо аж ахуйн зарчмаараа, бизнесийн зарчмаараа явна гэж одоо бид үзэж явсараа одоо 30-аад жил өнгөрсөн байна. Тэгээд энэ бол анх удаага Орос улбаны улсаас Монгол улсад түлш шатхууныг тасралтгүй нийлүүлэх үүрэг хүлээсэн ийм хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох нөхцөл бүхий хэлэлцээр юм байна. Тэгээ одоо бол бид Орос улбаны улс дотооддоо хомсдолтой байгаа ч манай хэрэглээг бол ер нь 97% хүртэл бүрэн хангаад ингээ явж байгаа. Бид нар бас салралтаа хандах ёстой. Тэгэхээр энэ хэлэлцээрийг бүгдээрээ одоо бас нэг ойлгоод одоо дэмжиж өгөөч л гэж одоо хүсье. Зүгээр өнгөрсөн хавар улсын хурлын чуулганаар байнгын хороодоор орж ирээд гишүүдээс авсан саналын хүрээнд дахин нэмж сайжруулж одоо хэлэлцэл хийж протокол батлаад орж ирж байгаа гэдгийг бас дахин хэлье. За. За Пүрвжийн